Үүний орлоготой бол 1% татварт 20,000 төгрөг төлнө. Тиймээс хавтгааруулах бус орлогын түвшингээр нь авч үзэн татварыг бууруулах нь нэг талаараа төсвийн орлого бүрдүүлэлт бусад эрсдлээс сэргийлнэ. Нэн шаардлагатай бага дунд цалинтай иргэддээ татварыг 1% болгож бусад эдийн засгийн боломжтой иргэддээ шатлалт тариф тогтоох нь зөв гэж харж байна. Шинээр баригдсан хувь хүний аргалгаа төр хууль болохоор чинь ерөнхийдөө бол зарчмын өөрчлөлт байхгүй байгаа. Яг нь 1%, 10% гэдэг чинь 10 дахины ялгаа байна шүү дээ, тий. Тийм ингээд нэг харагдаж байгаа ч болж бодит амьдралд болохоор чинь энэ ямар нэгэн ялгаа бол өөрчлөхгүй. Яг гэвэл нэг хувь хүний орлогын татвар гэдэг зарчмын алдаанууд бол ерөөсөө огт засварлаагүй байгаа. Яг гэж чинь нэгт ингээ хувь хүний орлогын татвар судлаад үзэх юм бол яг нь маш их дарамттай юм шиг гэдэг. Эсвэл ингээд хувийн орлогын татварыг ахаа судлаад үзэх юм бол яах нь татвараас зайлсан их явдлыг ингээд дэмжиж өвчдөг. Одоо нэг бэлгэлийн гэрээ янз бүрийн юм ингээд гэж яг тэр нөө зарчмын ялгаануудаа арилгаагүй болохоор тэр нэг ингээд дээшлэх ч юм уу доошлох ч юм уу ямар нэгэн байдлаар хүний амьдралд бол мэдэгдэх явдал бол ерөнхийдөө байхгүй. Яг гэвэл одоо эн чинь инфляц элдв юмдад зориулсан зүгээр гал унтраах маягтай авж байгаа арга хэмжээ. Тэрнээс биш одоо яг эдийн засгийг бодит ингээд өөрчлөлтийг авчирхаад зарчмын тийм өөрчлөлт бол огт хийгээгүй.